Дэлхийн монголчуудын Angel Radio 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс урлагийг мэдрээ гэсэн уриатагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сасар танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 27 оны баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг New Art булангараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид өгөхлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар од эрдэнаар арилж байна. За өдрийн минь төргий. За өдрийн минь төргий. Нэвтрүүлгийн хамтран арилгачаар Хүнс комплексийн Smoked and Raw Bacon шинээр танилцсан компани ажлын хүрээнд за мөн стандарт болон дуплексийн хослол Plus Apartment хамтран арилж байгаа. Баярлалаа. За баасан гарагийн сонсдог урлагийн нэвтрүүлгээр бид нар итгэмээргүй хачирхалтай, сонирхолтой урлагийн чиг хандлагууд, за тэр байтугай трендүүд, төрлүүд, түүхүүд гээд за хувцс зөндөл юм ярьсан. За сүүлийн хэдэн 7 хоногт бол бид нар Pulitzer-ийн шагналтай буюу үйл явдлын шилдэг зургууд нас ярьж байсан бол өнөөдрийн дугаараар бид нар арай өөр гэрэл зургийн төрөл. За гэхдээ энэ бол бүр гэрэл зургийн бас нэг бие даасан төрөл шүү. Бие даасан төрөл болоод хөгжсөн. Загварын гэрэл зургийн салбарын хамгийн шилдэг гэсэн зургуудаас сонгоовч үг төгөөг нь ярьж өгөхөр бэлдсэн. Тэгэхээр супер. Манайхаа орж ирж үз зургуудаа хараараа. Надад л авдаг өстой гоё. За эхний зураг бол Dovima with Umbrella Paris гэсэн ийм зураг байгаа. За шүхэртэй Dovima Paris гэдэг ийм нэртэй зураг. Энэхүү хар цагаан зураг нь 1956 онд Америкийн нэрт гэрэл зурагчин Ричард Аведоны авсан загварын гэрэл зургийн ертөнцид тесрэлт авчирсан ийм бүтээлээ. Тийм. За ер нь бол үүнээс хойш гэрэл зургаар энэ ийм одоо загварыг бол илүү супер болгож болох юм байна, харуулж болох юм байна гэдгийг бол ойлгосон гэж шилж болоход болно. Загвар өмсөгчийн тухайн үеийн алдарт модель Dovima. Тэрээр Парисын гудамжинд намар цагийн салхитай өглөө шүхэр барин агаарт дүүлэн нисч буй мэтэл харагдана. Түүний өмссөн болтой нь Valenciaga-гийн өвлөм загвар бөгөөд уг зургийг Harper Bazaar сэтгүүлд зориулан авсан гинэ. Valenciaga ч одоо ч байдаг үстэй тийм. Байна байлгүй. Лагл брэнд бидтэй бас. За зургийн гол онцлог нь хөдөлгөөн ба нам гүмийг зэрэгцүүлж тансаг хэв маягийг нэг дор сүлдүүлсэнд оршиж байгаа. Dovima яг л агаарт нисж байгаа юм шиг хэрнээ зөөлн намуухан нэг төрлийн мөрөөдөл хөнгөн унийг агуулсан ингэж харагдаж байгаа. Яг нэг ингэдэг нэг юм юу гэдгийг өндөр довжон дээрээс үсрээд доошо буух яг тэр агшинд нь авцсан. Тэгээд дээр нь ингэж шүхэр барьж байгаа учраас хүн ингээд нэг шүхэрэндээ ингээд салхинд дээшгээ нисэж байгаа юм шиг тэгж гаргаж чадсан үнэхээр супер акшн. Балет жин шиг те. За бид нар одоо ингээд яалтчгүй мэрэгсэн нь бол ингээ харагдаж байна. Цахилгааны хязгаарлалт хийхдээ тог тасраад битээр юу ч болоогүй юм шиг ярьсаар л сунаа. Тэгтээ гоё харагдаж байна энэ. Шүн дүндий яриа шиг. Тэгжэл харагдаж байгаа. За 1950-ад он бол загварын ертөнцид шинжилэл эхэлж эмэгтэйчүүд илүү эрх чөлөөтэй орчин үеийн дүр төрхтэй болж байсан ийм үе байгаа. Тухайн үед ихэнх загварын гэрэл зураг студид хөшсөн байдалтай хиймэл гэрэлтүүлэг дор авагддаг байсан бол Avedon энэ уламжлалыг эвдэж модельудаа гудамжинд гаргаж хөдөлгөөнтэй буюу ийм нэг хүн хараадтай нэг ийм эрх чөлөөтэй харагдах ийм одоо зургууд авч эхэлсэн нь бол загварын гэрэл зургийн хувьд бол анхдагч байсан байдаг. Зураг авалтын үеэр Avedon Dovima тандаад шатнаас үсэр гэхдээ газарт буух гэж байгаа биш. Яг л агаарт дүүлж байгаа мэт үсрэн шүү гэж ингэж хэлсэн байдаг. Dovima-ч түүнийг трийг нь гайхалтай хийсэн. За ингээд зурагт Парисын олончлт байшингууд, чулуун зам харагдагч эмэгтэй хүний хөнгөн хөдөлгөөнд дээд зэрэглэлийн загвар бүх зүйлийг орчин үе рүү хөтөлж байгаа мэт ингэж санагдана. За энэ зураг нь зөвхөн загварын зураг биш ээ. Харин эмэгтэй хүний эрх чөлөө, дэвшил, мөрөөдөл, тансаг байдал, уян зөөлөн хөдөлгөөний дүрслэл байгаа. Чиний нөгөө яг нэг юм балетийн бүжигчин шиг чинь бол яг онж байгаа. Dovima-гийн биеийн хөдөлгөөн, ихэмсэг байдал нь зургийн бүхий л орон зайг эзэгнэж хүүтэн хотын дунд зөөлөн дулаан уур амьсгалд авчирж байгаа мэт ийм мэдрэмжийг төрүүлдэг. За үнэхээр нэг юм эмэгтэй хүний нэг гоо сайхныг энэ зүгээр нэг полто рекламтаад байгаа юм биш байгаа байхгүй юу? Үнэхээр гоо сайхныг харуулж чадсан ёстой гайхалтай гоё зураг байна. Шүхэртэй Dovima зураг нь Парисын тухайн үеийн сэтгэлгээ, хот
загварын хувьсэл, эмэгтэй хүний эрх чөлөө, нисэх хүсэл, гоо зүг шингээсэн түүхэн мөчим, Авидоны энэхүү бүтээл загварын гэрэл зургийг урлагийн түвшинд хүргэсэн цөөн жишээний нэгт тооцогддог бөгөөд өнөөдөр ч гэсэн олон уран бүтээлчдэд бол урам зориг өгсөөр байгаа. Эн чинь хүн ингээд нэг ялангуяа нэг иймэрхүү өсгийтэй гуталтай хүн чинь бол доотхоо харна те бүдрэх үе гэж бодно. Айдас хүйдэс байгаа байдаг шүү дээ. Гэтэл зүгээр л ингээл те яг өөрийнхөө хүслээр нисэж байгаа юм шиг тийм одоо юм бардам ихэмсэг царайг бол довимаа гаргаж чадсан байгаа байхгүй. Яг үнэ. За, хамтраалагчид танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 19 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Хүнс комплексийн Smoked and Raw Bacon шинээр танилцсан компани ажлын хүрээнд хамтран ажиллаж байна. За, Хүнс комплекс компани 1992 онд байгуулагдаж, за түүнээс хойш цар хүрээгээ улам өргөжүүлэн тасралтгүй 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг мөнөөсөө мөн, за мөн дотоодын болон гадаадын стандартуудыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн махан бүтээгдэхүүн болон хяам үйлдвэрлэн хэрэглэгчтэй хүргэсээр байгаа. За тэгээд шинээр танилц компани ажлынхаа хүрээнд Хүнс комплекс нь евро стандартаар Монголд анх удаа Smoked буюу болсон бекон, за мөн ра буюу түүхий беконо танилцуулж байгаа. Энд тэнд явж байхад ийм нөө пикник дээр бол ерөнхийдөө бекон айгүй гол чимгэн болж өгдөг. Би тэгээд энэ яаж энэ нэг ийм нэг нарийнхан маха ийм гоё амттай болгоод байгаа юм болоо гэж бодоод идэг гэсэн чи яг энэ шиг ингээ бэлдсэн байт юм байна. Харин тийм. Амтлаад сайхан ингээ бэлдсэн. Та зүгээр ингээл нэгэн талаар нь шараа жоох ингээд атиралтай дэрэнгүүд нь нөгөө тал руу нь харуулж шараал шууд далхан дээрээ тавьдаг юм уу? Нөө хот догныхоо пүлчгний голд нь хавчуулаад идчихсэн ч ийм бэлэн болгоцсныг нь бол Smoked гэдэг байгаа. Харин хадгалж агаад та өөрөө гаргаж ирээд одоо бэлэн болгож идчихэж байгаа нь тийм энэ шарж иддэг нь болохоор рав гэдэг нь бэлэн байгаа те зүгээр халаагаал юмны завсар хийгээд идэх нь бол Smoked нь шүү. За тийм. За тэгэхээр та илүү төлөвлөрөнгөө мэдээллийн 7718 22 22 гэдэг дугаараас аваарай. 7718 22 22. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс комплексийн Smoked and Raw Bacon шинээр танилцсан компани ажлын хүрээнд хамтран ажиллаж байгаанд баярлалаа. За бид хоёрыг одоо яах вэ? Сүнс зүг жүтгэр шиг ингээд болоод бид хоёр ямар тог таслаа айцсан байж харин ч цахилгааны хязгаарлалт хийгчээд байхад ингээд нэвтрүүлгээ өргөжлүүлээд ингээд харанхуйч болтгоо сууж байгаа нь их юм шүү ёо. За ойртох. За одоо манай ирчүүд гэсэн орж ирж хараарай. Энэ одоо гэрлэгийн ярих гэж байгаа зураг бол те үнэхээр нэг юм юу гэдгийг зөөлөн булбраа болон хатуу ширүүний юм контрастыг төгс гаргасан зураг. Үнэхээр супер. За дэлхийд даяар Vogue сэтгүүл загварын нөгөө нэг өстө библ хийгдэжсэн 1995 онд гэрэл зургийн суутан Irving Penn нэгэн зургийг зургийн хальсанд сэтгэл түгшээсэн гоо сайхныг буулгаж чадсан нь Beyond Lips буюу уруул дээрх зүгийг гэхийн зураг юм аа. За одоо би үзэж чадахгүй байгаа хүмүүстээ төсөөлүүлж хэлье. Гоёмсог гялалцсан уруул нь хүний анхаарлыг мэдээж өөртөө татах дачаангуй байдал дэггүй сэтгэл хөдлөлийг бол илэрхийлнэ. Харин зүгий бол байгаль дээрх аюултай амтан хацвал мэдээж өвдөлтөй авчирна. Цаашлаад өхөлж дагуулж магадгүй. Хоёр туйлын энэ дүрслэлийг нэг кадрт буулгаж чадсан нь Penny урлаг, эрсдэл, гоо зүйн тухай гүн гүнзгий үзэл баримтлалыг бол илэрхийлдэг. За зүгий уруул дээр нь мөлхөх үед модель огт зочирдолгүй маш тайван зоригтой байсан гэдэм байна. За тэгээд энэ зүгийг чинь бас нуу яг ийм мэрэгжлийн шавж судлаачийн хяналтанд төр хугацаагаар одоо нэг жоохон мансууруулсан юм уу? Хөдөлгөөнийг ингээд удаашруулж зураг авалтын үеэр аюул багтаа болгосон юм байна л да. За уруул дээрх зүгийн зураг тухайн үед олныг гайхшруулж, заримынх нь дургуутлагч төрүүлсэн, зарим нь гоо үзэсгэлэнгийн цаана урших аюулыг гайхалтай бэлэгдэн харуулсан гэж магтсан бол, зарим нь амьд амьтныг шоуны золиос болгосон гэж шүүмжилсэн. За уруул дээрх зүгийн зураг гоо үзэсгэлэн гэдэг хизээч энгийн зүйл байж чаддаггүйг үргэлж ямар нэг золиос эрсдэл дагуулдаг гэсэн санаагч мөн давхар өгүүлдэг. За уруул дээрх зүгийн өдгөө дэлхийн фото урлагийн музей, галерейд хадгалагдаж гоо сайхны гүн гүнзгий бэлэгдэл бүтээл болон оршсоор байгаа. Би энтэй бол энэ зургийн илэрхийлэмжтэй 100% санал нэг байна. Эмэгтэйчүүд бид нэр одоо ингээд
гоо сайхан болохын тулд заавал нэг өвдөлтийг, заавал нэг эрсдлийг туулдаг байхгүй юу? Зүгээр хөмсгөө зулгаахад л ямар амар өвддөг үлээ те. За хөмсг контур урал ингээ шивүүлэхэд л бас ямар амар илаа. Хамгийн өвдөлт авдаг хэсэг уруул байгаад байдаг. Тэ би уруулаа тэрнээс болоод айгаад шивүүлж чаддгүй. За тэгээ бид нар ч одоо ингээ нүүрэндээ ботокс, янз бүрийн тариа, тарилга ингээ гой болохын тулд за гоо сайхны месаслуудыг одоо яриад юугүй те. Ямар нэгэн байдлаар бид нэр гоо сайхана хадгалж гой болж үлдэхийн тулд заавал нэг өвдөлтийг ямар нэгэн байдлаар вакс хийлгүүлэхэд хүртэл яадаг үлээ тийм сте. Энд гэхдээ үнэхээр төгс уруул байна оо. Үнэхээр гоё уруултай ч хүүхийн. Харин тий. Тэр хоёр шүд, адууны шүд шиг хоёр цагаан шүд эднэр бол энэ зургийг чимжин штэ. Би энийг яагаад чим ингээд тэр уруул дээрх мингээр нь энэ Cindy Crawford юм болоо гэж бодсоо. За тэгээд наад чи уруулны эзний нэр байхгүй. Байхгүй. Зүгээр л уруул. Оо за. За. Одоогоо манай хоёр гараад ирлээ гэдэг. Энэ нөө ядгатай тий. За. За анжаагийн ярих зурагч гэсэндээ бас айгүй сонирхолтой юм байна штэ. Тийм ээ. За. Одоо миний ярих гэж байгаа зураг бол Венда ба Тэмээ хэрүүлүүд гэдэг ийм зураг. 1951 онд алдарт гэрэл зурагч Норман Паркинсон Өмнөд Африкийн Аутшорн гэдэг Тэмээ хэрүүлийн фермерийн алдартай нутагт эхнэр модель Венда Паркинсоны хамт нэгэн онцгой зураг авсан. За тэр зураг нь өнөөдөр Венда ба Тэмээ хэрүүлүүд нэрээр дэлхийд даяар танигдсан загварын гэрэл зургийн нэгэн сонгодог бүтээл болсон. Уг зурагт цагаан хувцастай энгийн атлаа дэгжин бүсгүй Венда Паркинсон Тэмээ хэрүүлийн нуруунд дээр сууж байх бөгөөд энэ нь тухайн цаг үеийн загварын институтын хаалттай орчин хиймэл позоос эрс өөр сэтгэлгээний илэрхийлэл байсан. За яваагүй Тэмээ хэрүүл бол томоотой зогсож байгаа. Тэмээ хэрүүлэн дээр бол Венда маш ихэмсгээр толгоогоо одоо хамрааж байгаа ингээд дээш сөхөөстэй ингээд суудсан ийм зураг байгаа. Норман Паркинсон тухайн үеийн уламжлалт хөшүүн хэд зохиомол загварын гэрэл зургуудтай харьцуулахад илүү эрч хүчтэй амьд хөдөлгөөнтэй зураг авахыг зорж байсан. Паркинсон модельудаа хүний хувьд жинхэнэ мэдрэмж, орчинтойгоо харилцдаг хүмүүс болгон харуулахыг хичээдэг байлаа. Загварын ертөнцид тухайн үед энэ нь маш шинэлэг, зоригтой алхам байсан. Тийм ч учраас түүний зургууд бол загварын одоо сэтгүүлүүдийн нүүрэнд олонтой тавигдсан байдаг. Паркинсон энэ хэв маяга Унгарийн спортын гэрэл зурагчин Мартин Мункачигийн бүтээлүүдээс сэтэл авсан гэж дурдсан байдаг. Мункачи гэдэг хүн бол хөдөлгөөн хурдыг гэрэл зургаар амьд бит болгодог байсан. Паркинсоны ажлуудад ч хүчтэй өнөөлөө үзүүлсэн. За ингээд нэг хэрв та бүхэн санджийн үлдээ ингээд гүйж байгаа хүний цаатлын фон нь энэ асар хурдтай гүйж байгаа гэдэг юм. Машиныг ч гэсэндээ авцсан байдаг шүү дээ. Цаатал нь ингээд жирэлдсэн яг тухайн хүн нь ингээд фокустай гарцсан. Яг ийм зургуудыг эхлүүлсэн хүн нь бол Мункачи гэдэг хүн. Венда ба Тэмээ хэрүүлүүд нь тэр үеийн загварын ойлголтыг эвдэж гадаад орчин байгалийн гоо зүг загвартай хослуулсан анхдагч бүтээлүүдийн нэг болсон юм. Хожим Паркинсоны Карибын Тобаго аралд авч байсан Венда Тобагод гэдэг зургууд нь ч мөн түүний эхнэр Вендагийн дүрээр дамжуулан байгаль хөдөлгөөн загварыг нэгтгсэн хэв маягийг үргэлжлүүлсэн байдаг. Энэхүү бүтээл өнөөдөр зөвхөн гоо зүгээрээ төдийгүй тухайн үеийн гэрэл зургийн хандлагыг өөрчилсөн нөлөөгөөр үнэлэгддэг. Ийм л дээ. Би энэ зураг бас яагаад ийм лаг хүмүүсийн анхааралтад ийм супер болсон бэ гэх юм бол Тэмээ хэрүүлийн өд гэдэг ба шүү дээ. Бүр дундад зууны үеэс эхлээл загварын асар том аксессуаруудын нэг байсан. За одоо хатагтаа нарын хувьд нөгөө дивүр малгайцалгаандаа зүүдэг өд ахаад нөгөө нэг шадар гурван цэргүүдийн нөгөө нэг малгаанаас зүүсэн өд мөд чинь энэ Тэмээ хэрүүлийн өдөлтөө. Гэтэ энэ одоо ингээд заяа сая ингээд найруулагч ингээд ойртуулаад ингээд харсан чинь амар нэг юм гоё нэг юм зөөлхөн нэг юм одоо жишээлбэл галууны өд вэ штэ тий. Наана ингээд ийм далууч малуучных нь өд бол хатуу штэ. Бүр ингээд цаана нь байдаг нь амар гоё юм зөөлхөн байдаг аахгүй юу. Тэгээд тэрүүнгээр нь нөгөө гэр идэн штэ. Галууны өд тэргээд сүд гэдэг. Тий. Энэ бас амар гоё тийм зөөлхөн харагдаад байна. Яг
Энэ Тэмээ харуулын үд бол нисгэд зориулагдаагүй үд байхгүй юу? Аа, Энэ яг чинь нисдэг амтан биш. тийм Нисдэг шүү дээ амтан нэрээ. биш те. Гүйжил явдаг амтан. Энэ бол зүгээр дулаан тэр нөө нэг хит халуун туяа нарны туяа биеийн дээр нь тусч халахаас сэргийлэгдсэн ийм үд учраас тийм нөгөө нэг бүрэгдийн үд мөч шиг тийм хатууд тип тап байх шаардлага байхгүй. Тийм учраас Тэмээ харуулын үдл тэнд нөгөө нэг малгайд очиж гой гангараа болж исэн байх нь шүү дээ, тийм ээ. Аа, тийм ээ. Тэгээд одоо жишээлбэл Тэмээ харуулч нөгөө нэг амар хурдан гүдгээр алдартай штэ тий. Тэгэд энэ хэрвээ одоо би жишээлбэл ингээд Тэмээ харуул дээр намайг ингээд суугаа зураг авахвал надад нэг тийм айц хүүц ойноо хизээ намайг аваад тавьчих бол ч гэдэг юм уу тий. Гэтэл энэ эмэгтэй бүр нэг яг л нэг энэ амтантай нэг хэсэг юм шиг эсвэл энэ амтны эзэн юм шиг ингээд лаг зураг авсан байгаа байхгүй юу? За манайхан ч гэсэн нөгөө нэг уруулыг л ямар гоё уруул вэ л гэдэг. Үнэхээр гоё уруул. Үнэхээр гоё уруул яана яалтчгүй. Яг минийх шиг. Йоо. За, дэмжээ ярилцагч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 29 минутаас нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцагчаар Ара комплекс дэмжээ ажиллаж байгаа. Зархангай аймагт 2023 оноос эхлэн Ара комплекс сэнгэлдэх хүрээлэн зохион байгуулагддаг хамгийн урт, хамгийн олон хөтөлбөртэй Ара фестивал 2025 6 сарын 24-ний өдрөөс эхэлцээ. За тэгэхээр энэ зуны хөтөлбөрүүд нь Ара фестивал олон хамтлаг дуучид ирэх, за мөн амьд хөгжмийн Ара лайв музик, за Ара хип хоп фестивал, DJ оркестр хосолсон Nostalgia Night зэрэг 8 төрлийн шоу тоглолт байгаагаас гадна энэ жилийн үед хамгийн онцлог зүйл нь 7 дугаар сарын турш байрлах өдөр тутмын бүгдэд хүртээмжтэй юм хөтөлбөр байгаа. За үүнд нь үлэг гөрвлийн музей, тоглоомын парк, Тэмүүжийн хүүхдийн дуур, хүүхдийн тоглоомын асар, хүүхэд харах үйлчилгээ, Ара арт галерей, цэнгэлэг хүрээлэнг тойрсон худалдаа үйлчилгээ, Монголын хамгийн урт гулсуур, Zipline, Монголын анхны орчин үеийн олон улсын стандарт морин тойруулгын уралдаан, за paintball бүгдээрээ Ара фестивалыг энэ зууны аялын төлөвлөгөөндөө заавал оруулаарай. Фестивалтай холбоотой мэдээллийг Ара West гэмээр вебсайтаас нь орж үзэх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Ара комплекс баярлаа. За баярлаа. За миний дараагийн үзүүлэлт за энэ өштэй манай тансаг. Өстэй янзээ. Энэ одоо гэрлэгийн ярих гэж байгаа зургийг та бүхэн өмнө харж байгаагүй бол орж ирж заавал үзээрэй. Энэ бол дэлхийн нэг цаг үеийн одоо эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл болж исэн Мэрилин Монрогийн зураг. Тэгээд энэ палаж одоо энэ дээр байгаа палаж бол те одоо ч домог үргэлжилсээр байгаа. Тийм палаж шүү. За, Мэрилин Монрогийн төрсөн өдрийн төргийн ноён ерөнхийлөгчөө гэдэг дууг дуулсан түүхэн мөчийг мөнхөлсөн зураг бол 20 дугаар зууны pop соёл хувцас цагрын хамгийн үнцэнтэй кадруудын нэг бол мөнөөсөө мөн билээ. За энэхүү мөчийг хэд хэдэн зурагч авсан ч хамгийн алдартай зургийг авсан хүн бол Cecil Stonton. За Stonton тухайд ерөнхийлөгч John Kennedy-гийн албан ёсны гэрэл зурагч байсан юм байна. 1962 оны 5 дугаар сарын 19-нд Нью-Йорк хотын Madison Square Garden-д болсон арчилсан намын хангийн арга хэмжээний үеэр энэхүү алдарт зургийг дарсан. За Мэрилин Монро тайзан дээр гарч ирэхэд танхимд суусан хэдэн мянган хүмүүсийн амьсгаа баг ингээд зогссон гэдэг. Яасан гэсэн чинь эн чинь ингээд гаднаас орж ирэхдээ ингээд ерөөсө цагаан үслэг шүүбтэй орж ирээд ингээд шүүбэ тайлах мөчтөд нь л зүгээр ингээд л нэг танхим ингээд шүүгэж эхэлдэг. Рүү гэл ингээд тий. Рүү гэл хоорондоо ингээд хүмүүс яриад үү гэл ийм юм болсон. За дотроос нь яг л арьс мэт өнгөтэй биед нь яг таарсан 2500 гаруй болор шигтгээтэй задгаа даашинз гарч ирсэн тухайн үеийн стандартаас бүр хитэрсэн заяа. Бүр ёс суртахуунгүй гэгдэж байсан ч өнөөдрийн өндөрлгөөс харахад бол дэлхийн хамгийн домогт даашинз болж чадсан. За энэ даашинзыг тухайн үед залуухан байсан загвар зохион бүтээгч Боб Маки болон түүний баг хамт олон уралсан. За даашинз нь яг л одоо Монрогийн арьс мэт харагдах нарийн уран хийцтэй гэрлийн тусгал бүрт гялалзах шигтгээнүүдтэй байсан. За Мэрилин энэ хувцастайгаа Happy birthday Mr. President дууг яг л нэг юм шивнэх мэт намуухан сэтгэл булаам дуулсан нь тухайн үеийн хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг болсон байна. Ингэдэг Каберегийн хамгийн янаг хоолойтой бүсгүүч ингэж гоё дуулахгүй гэж. Яа. Тэгээд Кабере гэдэг чинь юу хэлээд вэ тийм үстэй. Тэгэхэд Каберегийн хамгийн янаг хоолойтой бүсгүүч Мэрилин Монро шиг ийм тийм тачаангуугаар дуулж чадахгүй гэж. Мэдээж аль язуур нөө Мэрилин Монро Кеннеди хоёрыг
хоорондоо ямарваа нэгэн байдлаар ингээ холбоотой гэж шуум тардсан. Жаклин Кеннеди бол Мэрилин Монрог хавь орд нь харагдах юм бол нүрийг нь сэг болтлон самардахад бэлэн болцсон байсан. Тийм үеэлтэй. Тэгэхэд угаасаа энэ үйл ажиллагаан дээр Мэрилин Монрог ирнэ гэдгийг аль үшээ мэдээлэл авсан байсан учраас Жаклин Кеннеди байгаагүй, ирээгүй, бүр албаар ирээгүй. Үгүй ирүүлээгүй. Яг тэгвэл эн чинь төрсөн өдөр нь биш. Тийм ээ. Джон Кеннедигийн төрсөн өдөр ш. Төрсөн өдрөөс нь 10 хоногийн өмнө гэдэг үлүүдээ болсон. Ачаас намын сонгуулийн мөнгө босгох гэж байгаа бол тийм үйл ажиллагаан дээр хурж ирэнгүүтээ 10 хоногийн дараа болох төрсөн өдрийнхэн дууг нь дуулсан байхгүй. Яг тэгвэл төрсөн өдөр дээр нь очиж чадахгүй шүү дээ. Жаклин Кеннедэг байгаа учраас гээд. Тийм тэгээд сүүлд нь яг энэ ч нөө манайхан юу яасан шүү дээ нөө ямар ч үлээ нэг шагналын арга хэмжээнд дээр мань Кардашиан өмсөд. Тий. Ерөөсөө нэг юм нэг улаан явсан дээгүүр нэг 5 метр л явсан. Тэр хооронд задлсан. Энэ палажиг урсан. Одоо яг оргийг нь өмссөн гэсэн үг шүү дээ. Тэгээд хашир сандраад гяс гараад тайлаад эн чинь нөгөө нэг амар үнэтэй эн чинь урлагийн бүтээл. Яг тэр нөгөө нэг энэ загвар зохион бүтээгч нь өөр дээр авцсан байдаг баха. Тэгж жагаад амар үнэтэй худалдагдаад нэг тэр бунтны эзэмшилт очсон байхгүй юу. Тэгээд тэр бунтнаас л одоо паркатлаад гэх юм өмссөн байгаа шүү дээ. Тэгээд сандраад буцаагаа тайлаад тэгсэн чинь тэр нөө орчин үеийн загвар өмсөгчд Кардашиан тааруулаад арай жоохон том дуу гэх юм уу да. Яг адилханыг хийж өгсөн байгаа юм. Тэгээд дараад нь өмсөж байгаа нь бол энэ оргин биш. Тийм тий. Энэ бас домог шүү дээ. Домог. Тэгээ угаасаа Кардашиан ч амар том өгцөгтэй шүү дээ. Яаж бас Мэрилин Монро ч хөөхөн жижигхэн авсаархан үхэн шүү дээ. Тэгээд тэр одоо даашин зин чихэд өмсчгөр чинь задрахаас яат яа угаасаа. За. Йоо, гэтээ үнэхээр тансаг зурагтай юм. Яг үнэхээр тансаг зураг ёо, гайхалтай. Хитээч зарагдсан гэдэг үлээд нэг амар үнэтэй зарагдсан байдаг шүү. Наад юу ч. Нөө палач чинь дуудлага худалдаанаас зарагдахтай амар үнэтэй. 1 сая 260 мянган доллараар зарагдсан байх шүү. Пүүх. 1 сая 260 мянган доллараар зарагдсан. Уг нь бол үндсэн үн нь бол $1440 гэж байгаа байхгүй. Тэгэхэд 1 сая 260 мянган доллараар зарагдсан байсан. За тэгээд тэр нь дараа нь гэж байгаа. Ахаад тэр нөгөө 1 сая 260 мянгаас авсан хүн буцаагаад зарсан. 2016 онд 4 сая 800 мянган доллараар худалдагдсан. Яа. Амар. Базар байна бод. За, таны зургийг харъя. Тэгээ. Нөгөө нэг ийм хоёр өөр нүдтэй нэг ийм Аз царайтай хүүхмээсэн тий. За. Интернет дөнгөж яг хүчээ авч байгаа Instagram, AI, selfie, filter гэдэг үгнүүд хүн төрөлхтний өдөр тутмын үгийн санд орж амжаагүй байсан. 1990-ад оны сүүл үед гэрэл зурагчин Ник Найт дэлхийн гоо сайхны хязгаарыг эвдэх зоригтой алхам хийсэн байдаг. За тэр нь одоо та бүхний харж байгаа энэ зураг. Орчин үеийн загварын гэрэл зургийн ертөнцид өдөөн хатгалт, дижитал дэвшил, гоо сайхны сорилт гэсэн үгсийг нэгэн зэрэг авчирсан энэ эрхмийн 1990-ад оны сүүлээр дарсан модель Дэвин Аукигийн энэ зураг өнөөдөр ч маргаан дагуулсаар л байдаг. За зураг дээр модель Ауки дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Александр Маккуйны цэцгэн хээтэй гоёмсог дайшинцыг өмссөн боловч нүүр царай нь хүн биш юм шиг санагдана. Тийм. Зүүнүүд нь хөхөөр гэрэлтэж, дух нь онгойж, дотроос нь цус мэт сакура цэцгс цухууж тэрэнд нь амар сүлбээр нь зүрхлэг. Гоо сайхан ба этгээд өвөрмөц байдлын заагийг харуулж буй энэ төрхийг Ник Найт дижитал график болон гэрэл сүдрийн техник хослуулан ингэж бүрдүүлсэн. Гоо зүү, айдас, хиймэл байдал, хүний мөн чанар зэргийг хөндсөн энэ уран бүтээлийг тухайн үед зарим шүүмжлэгчид хэд хиймэл сэтгэл зүйн таагүй мэдрэмж төрүүлсэн бие махбодын гэмтэл хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэж байсан. Харин нөгөө талд нь урлаг судлаачид бол энэ бүтээлийг пост human буюу хүний төрхөөс давсан шинэ гоо зүүн ойлголтын эхлэл гэж ингээд шинэ урсгал гараад ирлээ гэж ингэж магтажсэн. За. Ник Найт болохоор өөрөө миний зураг бол гоо сайхны тухай асуултаа. Гоо сайхан заавал төгс байх ёстой юм уу?
Тийм ээ тий. Тий, эсвэл бидний ойлгодоггүй айдас ч бас урлаг байж болох уу гэж ингэж ярьсан байдаг. Ааха. Энэ зургийг бүтээсэн гэрэл зурагчин болон загвар зохион бүтээгч хоёрын нэр загварын түүхэнд эр зориг, нийгмийн эсрэг урсгалын бэлэгдэл болон үлдсэн. Маккуины даашинц хизээд тансаг, гайхамшигтай ирнэ. Бусдаас тис өөр байдаг. Ник Найтын дурамч яг тийм. Үзэсгэлэнтэй атлаа эвгүй сэтгэл түгшээсэн ийм зураг болсон. Дэвэн Аокигийн уг төрх хожим дижитал урлаг, метафизик, хиймэл оюун ухаан, кибер гоо зүүн эхлэл болсон гэж үздэг. Хүн шиг боловч хүн биш. Гоё боловч эвгүй, байгалийн боловч хиймэл яг л 21-р зууны хүн төрлөختөн өөрсдийнхөө тухай эргцүүлж байгаа юм шиг ийм л зураг. Одоо бид нар чинь ингээд нэг юм юмд итгэхэ болцсон шүү дээ. Энэ нэрээ үний юм уу? AI юм уу? Тийштэй харин айгу төвхтэй. Айгу төвхтэй. Энэ одоо жинхэнэ хүн надтай харьцаад байна уу? Бот харьцаад байна уу? Яг үнэ. Тэ би битгий болцсон. Тэгвэл 1990 онд тийм эргэлзээтэй зургийг нөхдүүд авсан байгаа хөөг. Яа, тэр л амар л да. За. За нэг хамтран аялагч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар стандарт болон дуплексийн хослол Plus Apartment хамтран ажиллаж байгаа. За Plus Apartment төсөл нь бизнес амьдрал хоёрыг тэнцвэртэй авч явах ухаалаг шийдлийг санал болгож байгаа. За Plus Apartment төсөл нь Улаанбаатар хотын одоо худалдааны гол бүсэд баригдаж байгаа бүрэн тогтмол хийцлэлтэй металл фасадтай доороо нэгдсэн худалдаа үйлчлэгээний төвтэй 16 давхар стандарт болон дуплекс загварыг хослуулсан 121 айлын орон сууцны юм төслөө. За өөрөөр хэлэх юм бол одоо энэ бидний яриад байдаг арга билег, миний амьдарч байгаа арга билег. За энэ чинь бол хотгон биш. Ерөөсөө л 121 айлын нэг ийм блок байрал гэсэн үг шүү дээ. За тэгээд бас нөгөө нэг Florence Residence энэ ураг бол 3 бухт группийн одоо төслүүд ахгүй юу? За тийм. За үлдсэн сууцны сонголтын хувьд бол одоо нийлэнхэн зарагдсан 2 өрөө дээр 48 болон 61 м2 байгаа. 3 өрөө дээр бол 61 болон 63 м2 байгаа бол дуплекс дээр 119 болон 199 м2-тай ийм байрууд үлдсэн байгаа. За сургууль цэцэрлэг төрийн байгууллагатайгаа ойрхон 8 балын газар хөдлөлт дэсвэртэй хүүхдийн тоглоомын талбайтай бүр ээжүүдийн амар хэсэг хүртэл байгаа. За 100% бүрэн тогтмол хийдлэлтэй. Тэгээд хаана байгаа гэхээр хотын одоо худалдааны бүс гэж бид нар ярьдаг болсон. Баяндар дүүргийн 14 дугаар хороо албан ёсныхын хаяг нь бол Нарантуул худалдааны төвийн хойно Цаан хорон хотхны урд байрлалтай байгаа шүү. Илүүдэл ерөнгө мэдээллийн 75-5 93 гэдэг дугаараас аваарай. 75-5 93 Plus Apartment Цэгимэн гэд салгахгүйгээр латинаар бичих юм бол Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар стандарт болон дуплексийн хослол Plus Apartment хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэн ирхэн сонсогч танд урлагийг мэдрээ гэсэн уриатаагаар New Art болонгаараа хүрч байна. Йоо за манайха үнэхээр бүр түүх тэгээ бүр тасархай гоё гой зураг үзүүлж байна. Үнэхээр те дэлхийн одоо нэг цаг үеийн бүх гоо бүсгүүчүүдийг цуглуулсан ийм супер зураг одоо та бүхэн үзэж байна. Энэ зургийг үзээд хүнтэй ингээд ирэхгүй те ийм нэг ингээд жаргамаар санагдана. Яг. За зүгээр л нэг одоо ингээд нөгөө надад ч гэсэндээ ингээд томтсон эсвэл эрэгтэй хүний ингээд ийм цамц өмсгөр ингээд ийм тухтай байдаг аахгүй одоо ингээд те би одоо ч үлээл ийм бариу ингээд баахан бид нар чинь ингээд левж мөвч айгу төвхтэй байдаг шүү дээ. Тэгээ энэ мөнийгээ бүгдийг ингээд тайлж хийцчээ. Тэгээд нэг ийм цамц өгзөг далдалцсан ингээд явж байхаар гоё. Тэгээд яг нэг тийм амьд гоё үнэхээр гоё зураг те. Энэ бүх бүсгүүчүүдэнтэй ингээд супер модель бүр суприм моделууд. За 1990-ад оны супер моделууд тэдний дотоод гоо үзэгсэн баггүй үнэн төрхийг камерын дурангаар урлаг болгон илэрхийлж чадсан уран бүтээлч бол Германы домогт гэрэл зурагчин Питер Линдберг. За одоо ч дурсагцаар байдаг түүний хар цагаан фото зургууд нэгэн үеийн гоо сайхны философи, хүний мөн чанар, эмэгтэй хүний хүч чадлын түүх болон үлдсэн. За 1988 оны 8 дугаар сард Америкийн Vogue сэтгүүлд гарсан далайн эрэг дээр дан цагаан цамц өмссөн одоо инээлдэх залуу моделүүдийн зураг нь нэгэн шин давлгааны эхлэл болсон гэж үздэг. За энэ гайхалтай. За энэ зургаар Линдберг загварын сэтгүүлийн нүүрэн дээр байдаг эмэгтэйчүүдийн нөгөө хит гэлцэл тийм үү? Нэгжин хувцалсан хуучин хэм маягийг одоо няцааж
байгальлаг, элен далангуу, амьд гоо үзэсгэлэн дэлхийд харуулж чадсан. За, Линда Евангелиста, Наоми Кэмпбелл, Татьяна Патиц, Синди Кроуфорд, Кристи Турлингтон гэж унших хаа. Стефани Семур эдгээр 6 эмэгтэйг тухайн үед супер моделийн алтан үеийг нээсэн гол төлөөлөгч гэж бол яалтчгүй үзгээ. Энэ дээр нөгөө нэг хин байхгүй нэ Клаудиа Шифер нэмэгдчихээн бол за бүр суперсэн байхгүй. За энэ зургаас урам авсан Жорж Майкл Freedom 90 дууныхаа клипэнд тэднийг урьж за Versace дараа жилд нь дуучин болон модельүүдийг оролцуулсан маш том загварын шоу хийснээр завгар хөгжим pop соёл гурийн огтлолцол жинхэнэ утгаараа бий болсон гэдэг. За ингээд 90-ад оны ихний эдгээр чи домог болсон шүү дээ. Ерөөсөө домог болсон байхгүй юу? Питер Лендбергийн зургуудын гол онцлог нь ямар ч засваргүй зөвхөн байгалийн гэрэлтэй одоо хүний бодит мэдрэмжийг илэрхийлсэн кадрууд байдаг. За загвар өмсөгч Надя Аурман түүнийг дурсахдаа энэ айгүй гоё заяа. Питер намайг яг хүн шиг харахыг хүсдэг байсан. За Инээ гэж хэлэхгүй. Одоо ингээд нөө зурагч чинь за энийгээрээ амаа чимээ уруулаа нэгээд өгдөө за харц шидий гэл ингээд тэгдэг штэ тий. Инээ гэж хэлэхгүй. Зүгээр л инээл гэж чаддаг байсан гэж байгаа гоёгаас тий. Зүгээр өөрөө ингээд хөвжөлтэй бариад энэн тэр хүн чинь жинхнээсээ инээж штэ. Яг чин сэтгэлээсээ тэр хооронд нь гэл дургыг дарчдаг. нэг юм модельүүд чинь ингээд загварын тайзан дээр явхлаар нэг юм төв царай гаргаад ингээд явдаг штэ. Энэ 6-тай дэлхийн супер модель ингэж гоё инээж байгаа ийм гоё чөлөөтэй зургийг харна гэдэг бол аз жаргал шүү дээ. Яг шүү дээ. Яг үнэ. За тэгээд зүгээр л инээлгэж чаддаг байсан гэхээр хүний яг тэр чин сэтгэлээсээ инээж байгаа хормыг буулгаж чаддаг байсан учраас тэр бол жинхэнэ гэрэл зурагчин гэж дурсаж байсан. За Vogue сэтгүүлийн тухайн үеийн редактор Грейс Мирабелла заяа энэ зурагчны зургнуудыг хит энгийн гээд эхэндээ ингээд хүлээн зөвшөөрөөгүй юм байна л да. А дараа нь Анна Винтур редактораар ирээд түүний энгийн хэрнээ амтай инээмсэглэл шингэсэн зургуудыг Vogue сэтгүүлийн шинэ өнгө төрх болгосон. За Линдберг амьдралынхаа туршид голчлон хальсаар зураг авч камерын ард бусдаас тусгаарлагдаагүй харин тухайн хүний амьсгалыг мэдэрсэн дүрслэлийг бол бүтээдэг байсан. За түүний хувьд гоо үзэсгэлэн гэдэг бол зөвхөн нүүрний хэлбэр, хувцас биш, харин сэтгэл хөдлөл, түүх, бодит мэдрэмжийн цогц илэрхийлэл гэж үздэг байсан. За Линдберг гэрэл зураг бол нэг товч дараад л дуусах зүйл бишээ. Харин хүний мөн чанарыг мэдэрч тухайн арчныг кино мэт барьж үлдэх нь л урлаг юм аа гэж хэлсэн нь гэрэл зурагчдын донд үн цэнтэй сургааланд олж үлджээ. Үнэхээр гайхалтай зураг яа. Супер. За одоо харин миний хүрэх гэж байгаа зураг бол ямар зөвүүн зураг вэ те? Хэн гэж бодож байна? За мэдгүй. За 2008 онд алдарт Spice Girls хамтлагийн гишүүн хөлбөмбөгийн домог тамирчин Дэвид Бекхэмийн гэргий Виктория Бекхэм, Марк Джейкобсын аврах том цагаан цүнхнээс төрөнгө гарч ирж байгааг дүрсэлсэн энэ гэрэл зураг нь хошин хэрнээ гүнзгий утгатай орчин үеийн загварын гэрэл зургийн нэгэн сор бүтээл гэж тооцогддог юм байна. Оо тэр дүүфэл мөвлөний ямар тасархай юм бэ? Victoria Beckham in a bag буюу гэдэг ийм зураг. За. За зургийг алдарт гэрэл зурагчин Юрген Тейлер авсан бөгөөд загварын реклам гэдэг ойлголтод илэглэл, нарга, уран дүрслэл хосолсон шинэ эрен ихснийг илэрхийлсэн гэж үздэг. Аврах том Марк Джейкобсын гэсэн бичгтээ цагаан цүнхнээс гарч ирэх Виктория загварын ертөнцид дахин төрж байгаа зарлаж буй хэрэг байсан гэж байгаа. Би ингээд загварын ертөнцид буцаад ирлээ шүү. Дахиад төрж шүү. Гэхдээ би Марк Джейкобсоос төрж шүү гэж. Тэ? Цүнхэн шин дүр төрөх шин замнал руу орж байгааг бэлэгдэж байсан. Зургийн үндсэн утга нь хүн өөрийгөө дахин төрүүлж болдог гэсэн санаа тулгуурладаг. Түүний хөл ил гарсан, толгой нь харагдахгүй байгаа нь хувь хүний дотоод өөрчлөлт хараахан бүрэн гүцэд илчлэгдээгүй шин дүр төрхийг илэрхийлдэг. За харин 10 жилийн дараа 2018 онд Виктория Бекхэм өөрийнхөө Виктория Бекхэм гэдэг брендийн юутай болсон. Брэндтэй болсон. За тэгээд энэ брендийнхаа бэлэн хувцсны коллекцийн шинэ рекламадад дахин яг энэ санааг амлуулсан пенүүд загвар сонирхчдыг нь ихэд баярлуулсан. Виктория дахин Юрген Тейлертэй хамтран ажиллаж миний нэртэй брэнд бол миний бүтээл, миний дотоод мөн чанар гэсэн санааг илэрхийлсэн. Виктория Бекхэм гэсэн цүнхэн дотроос дахин төрж байгаа ийм зураг авахулсан. Хөөе нөгөө цүнхэн дотор нь зурагч нь орсон нөгөөдөг чинь нөгөө гарч ирж байна.
Алаарай. Тийм байна. За. Өнөөдөр 2008 болон 2018 оны энэ хоёр зураг хоёулаа pop соёлын бэлэг тэмдэг маркетингийн бүтээлч байдлын тод жишээ гэж нэрлэгдэж явдаг юм байна. За. Эдгээр зураг нь загварын зар сурталчилгаа заавал гоё даашинз ганган алхаа бишээ. Харин өөрийн түүх замлыг өвөрмөц хэлбэрээр илэрхийлж болдгиймаа гэдгийг харуулсан ийм бүтээлүүд болсон. За энэ үнэхээр одоо ингээд нэг юм тренд болдог. Одоо чи ингээд хүмүүс тренд болдог. Өчтөр хоёулаа яагаад байна? Z2-ийнх нэг юм нэг 3 дугаар дайны загвар гэдэг нэг юм ингээд содороод явчлаа гэдэг тэр шиг. Яг энэ одоо Викторигийн энэ зураг байна шүү дээ. Тухайн үед бас яг ингээд тренд болсон. Тэгээд хүмүүс яг ийм хувцас одоо юунууд авсан. Зарим нь болохоор ийм нөгөө нэг алимны хайрцагын дотроос хөлөө гаргацсан, зарим нь ингээд хүүхдийн тэрэгэн дотроос хөлөө гаргацсан. Янз янзаар ийм зурагнууд олон авахулсан байдаг шүү. Тухайн үед нь. За. Миний нэг гоё зураг үлдчихлээ. За тэгээд дараагийн 5 дахь өдөр ярьж өгье доо тийм ээ. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 27-ны Баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатгаар New Art болон гараа шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар стандарт болон дуплексийн ослол Plaza Apartment, за мөн Хүнс комплексийн Smoked and Raw-ын шинээр танилцах компани харилцааны хүрээнд хамтран ажиллаа. Баярлалаа. Анжгаа. За маш их баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цагуурийнхэнд явдаг радио мэдээгүй лайв сонсдээ дараа хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3